өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажигчаар Эгүнэ оюун Болор софт компани болон Univision-ийн бүхий л үйлчлэгийг Unitel аппликейшнаас Univision Event гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 өсө хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. Машиныхаа FM-ийг тааруулаарай. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас чулуу, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Намайг Уран Баяр гэдэг хүмүүс Орно хоёр гэдсэн чи. За өнөөдрийн сэдэв бол анхны робот 200 нас хүртлээ гэдэг сэдвээр ярилцж байна. За 1826 онд нэг яст мэлхийн нэрэ Jonathan яст мэлхийн байдаг одоос 200 тунд өгөж байгаа 102 гараад Гинсийн намд битгцэн хамгийн өндөр настай яст мэлхийн ямар өндөр настай тийм хайх тэр юм. За робот хамгийн анхны одоо робот гэдэг юм тий. Робот гэдэг үгэн дээр ер нь үгнээс эхлээ тайлбарлаа авчи. За робот гэдэг үгний гарал үүснэг сони юм байна. Энэ Карл Чапек гэдэг нэг тийм чех зохиолч юм. 1920 онд бичсэн энэ RUR гэдэг тийм зохиол байт юм байна л да. Тэрэн дээр одоо универсал робот гэж гарт юм байна. За энэ бол ерөөсөө робот гэдэг үг одоо хамгийн анх хэрэглэгдэж байгаа тохиолдол болж байгаа. 1920 онд. За угаасаа одоо RUR гэдэг номных нь одоо нэр биш үү те. Энэ өөрөө Росумын универсал роботууд гэдэг үгэнд авчлаа юм байна. За робота гэж одоо ер нь чех хэл дээр бол боолын хүч юм албатан ажил хөдөлмөр гэсэн тийм утгатай үг байт юм байна. За ер нь бол орос слав хэлнүүд бол юм роб гэж одоо те ер нь бол боол зарц гэсэн утгатай үг юм байна л да. За гэхдээ одоо орчин үед бол Оросд работа гэдгийг бол ажил гэж нэрлэдэг байдаг. За одоо албан ажил гэдэг байгаа шүү дээ. Албан ажил бол работа гэдэг. За тэгээд нэг албан ажлыг хажуугаар бууддаг ажлуудыг бол одоо халтуур гэж нэрлэдэг. Харсаар. За албан ажил гэхээр яг бодохоор юу тийм сонио. Албан ажилгээ бодъё доо тэгэхээр их сонио. Өдөр тутамдаа ер нь ашиглаад ер нь бол бид нар албан ажил гэж ярьсаар байгаад хөвшсөн ингээд байгаад байна л да. Гэтэ яг албан ажил гэдэг үгийг ингээд цаагуур нь үгийг нь хөөгөөд ингээд бодохоор нэг албаар ч юм уу албатан ажил хийлгээд байгаа юм шиг сонсогдож байгаа хэвээр. Албан ажил гэхээр албатаж одоо ажил хийх гэдэг хүсээгүй ажил. Тийм. Тэгээ албатан ажил гэдэг чинь бол одоо нөгөө нэг гэмт хэрэг хийсэн хүмүүсүүдээр ингээд тэг хүсээгүйчсэн дээр хүчээр ажил хийх хэлээд байгаа шүү дээ. За уг нь бол албан ажил гэхээр одоо бидний нийлж байгаагаар бол цалин бөнлөөгөө аваад ингээд ажил хийх хэлээд байгаа тийм. За хэдий одоо цалингийн төлөөг нь ажиллаж байгаа ч гэсэн одоо ер нь бол өөрийнхөө дур сонирхлоор тэр ажлыг хийж гин гэж ойлгож болно. Одоо яг хийж байгаа ажил нь бол өөрийнхөө дур сонирхол байгаа л бүлд. Гэхдээ хүсвэл тэр хүн одоо өөрөө тэр ажлаа хаяа явчих болно шүү дээ. Одоо албаар биш шүү дээ. Тэр чинь одоо албатан ажил хийлгэж байгаа шүү дээ. Албан ажлыг бол бид нар мөнгөө цалингаа ингэж орхиод ингээд хаяа явчих болно. За гэтэл одоо боолчлол гэдэг чинь одоо ер нь энэ хүн одоо гарыж болийч хийх байхгүй. Тийм одоо айхтар тэ тулгсан шаардсан өгсөн л ажлыг нь хийдэг ийм өрөвдөлтэй зүйл шүү дээ. За тэгэхээр одоо ерөөсөө энэ робота гэж уг нь бол ийм сөрөг утга агуулгатай ийм үг байгаа. За гэхдээ одоо нөгөө талаас одоо ажиллах хүч гэдэг утгатай бас үг гэж болно тий. Чинь ажлын хүч байгаад байна шүү дээ. Хүний нөөц гэдэг шиг ажлын одоо хүчний нөөц байгаа байхгүй. За тэр чех зохиолд бол ер нь роботууд нь зөвхөн одоо ажил хийдэг ийм роботууд байд юм байна. За тэгээ нэгээсэндээ одоо хүчээр хүсээгүй ажиллаа хийдэг сутгаар л одоо боол моол гэдэг үг ашиглаж одоо нэрлсэн байлгүй дээ. Тэ? А гэхдээ тэр роботууд нь угаасаа нэг тийм хүсэл гэдэг юм даагаар нь байдгүй заяа. Одоо бүр ажил хийхэд зориулагдсан. Нэгээсэндээ одоо баг боолчлогдох ажил хийх одоо тийм одоо тий хүсэлтэй юм хаашаа тий. За тэр зохиол дээр бол одоо ер нь бол тэр зохиол дээр л гардаг талаар л яриад байна шүү дээ робот гэж юу гэдэг. За нэг тийм механик нөхдөд байгаа. Ер нь бол бүх ажлыг хийж чаддаг. Тэгээд одоо хүмүүс бол сайхан те хөл хөсөр сайхан гэж жарганаа гэсэн ажил хийхгүй. За тэгээд өөрсдөө л дүрслэхтэй ингэж байгаа одоо зохиолч нь бол одоо нэг хүнтэй андуурагдахаар гэдэг. Хүнтэй аюу адилхан. Тэгснэ хүн биш гэдэг. Яагаад тэгэхээр хүний ээжүүд бол ажлыг бүр хамаагүй төгсөн. А гэхдээ дээр нь бас өнсгүү гэдэг. За тэгэхээр хүн биш ээ энэ бол. Эдгээр бол ийм ажлын төлөө роботууд. За хүмүүс роботуудтай эзээч одоо те тэр зохиол дээр бол хүн шиг харьцдаг. Дандаа машинтай харьцаж байгаа юм шиг л тэгж л харьцдаг. Тэгээд жон дорд харьцсан гэсэн үг шүү дээ. Одоо хүнийг дуурайлгаж чимийн аргаар гаргаж авсан тийм одоо хиймэл хүн гэдэг синтетик хүн. За зарим кинон дээр төвшөлтөг шиг тийм араа төмөр мөмөр ч юм уу тийм уурын хөдөлгөөр ажилдаг
тийм биш биологийн тийм организм гэж гаргадаг. За яг одоогийн роботуудыг харахаар бол улам бол одоо төхөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэ энэ зохиол бараг зөгнөл юм уу хайшин гэмээр нэг тийг санагддаг. Хүн хэлбэртэй хоёр хөл дээрээ явдаг, хоёр гартай, толгойтой энэ төр гэдэг. Одоо манай хүн хэлбэртэй роботууд бол нэлээд төгөөд байгаа шүү дээ. Гэхдээ бас арайч бас болоог ба тэ ажлыг хүнээс илүү төгсгээд сурчаагүй байна. Хүнтэй одоо андуурхт гаргадаад зүрхтэй болчаагүй л байна л та. За биднийг одоо нэг хөл өсөр жаргаагаад байгаа ч малга. За тийм болохоор одоо энэ роботууд бол арай болоог байна. За тэгэхээр энэ робот гэдэг бол өнөөдрийн гол сэдэв юм ба. Гэхдээ одоо робот дотроо тэр роботыг одоо яаж удирдах байгаа вэ гэсэн тэр сэдвэр бол өнөөдөр ярина. Контрол теори гэж байдаг. Одоо ер нь бол удирдах онол гэх юм аашин тий. За яг ингээд монголоор ингээд удирдлагын онол гэхээр аюу хачин сонсогдоод иж магадгүй. Ер нь бол роботыг удирдах ийм онол гэдээ ойлгочих жишээ. За уг нь бол удирдлага гэхээр бол бид нар чинь телевизийн удирдлага ч юм уу шүү санаанд орно. Эсвэл одоо нэг юм юу гэдгийг те нэг дарга марга дээд удирдах байгууллагын хүмүүс удирдлагууд дээдсүүд одоо санаанд орж идэг. За харин өнөөдөр ярих гэдэг энэ удирдлага бол ерөөсөө роботуудын удирдлага гэдээ ойлгочихвол. Governor гэж одоо засгийг удирдах хүнийг бол бид нар хилээддэг. Гэтэл одоо governor гэдэг зүйл бол үг бол одоо энэ ажил төрлийн хувьсгалын их үед шал өөр утгаар ашиглагддаг байсан юм байна. За энэ талаар байна. За тухайн үед бол уурын хөдөлгөөр гарч ирснээр энэ ажил төрлийн хувьсгал бол ихэлсэн байдаг. За тэгэхээр одоо ажил төрлийн хувьсгалын гол хөдөлгөгч нь бол уурын хөдөлгөөр байсан гэсэн үг. За хөдөлгөх хүч буюу одоо нөгөө нэг ажиллах хүч гэдэг юм чи ороод ирнэ. Тэгээ тэрүүний роботууд ч орж ирж болно те. Роботууд гэдэг бол ерөөсөө л боол зарцаас гадна ажиллах хүч гэсэн утгатай гэж төрүүлсэн шүү дээ. За тэгэхээр уурын хөдөлгөөр маань одоо хөдөлгөх хүч үүсэх ажил дээр бол хүнээс л хамаагүй сайн байгаад байна. Одоо мэдээж хүмүүс бол өмнө ингээл терм ажилладаг ч юм уу гэл янз бүрээр ингээ боолчлогдоод тэр нэг юм хөдөлгөх хүчийг бий болгодог байсан бол одоо энэ уурын хөдөлгөөрүүд гарч ирснээрээ одоо уурын хөдөлгөөрүүд гарч ирснээрээ тэр хүмүүсийн ажлыг хамаагүй илүү хийгээд эхэлж байна. За тэгээд дээрэс нь одоо сүнсгүү. За тэгэхээр одоо тэр RUR гэдэг зохиол дээр гардаг робот шиг байгаа сте тий. Миний хувьд бол одоо анхны робот бол энэ уурын хөдөлгөөр гэж хэлмээр байгаа. Дүрс нь яг хүн биш ч гэсэн тий. Тий яг үнэ тий. Тий яг хүнтэй бол адилхан биш биологийн организм ч бас биш л тий. За гэхдээ одоо өмнө одоо боолуудын хийдэг бас ажил намайг төгс хийгээд байна гэдэг. За анх 1700-аад оны сүүлээр нь Джеймс Ватт гэдэг хүн байна. Джеймс Ватт гэдэг хүн бол өөрийнхөө сайжруулсан тэр нэг бүтээл уурын хөдөлгөөр байгаад байгаа юм л та. Тэр хүчийг нэмэгдүүлсэн. Ер нь бол уурын хөдөлгөөрийг сайжруулад хүчийг нэмэгдүүлсэн ийм зүйл хийсэн. За тэгээд тэрийг одоо ер нь бол үнэлэх гээд хүчийг нэмэлтгээ морины хүч гэдэг физик хэмжээ түүнийг анх зохиосон байдаг. За морь ачааг хэр хурдан дээшээ өргөж байгаа те. Энэ одоо хэмжээг нь одоо нэг морины хүч гэдэг физик хэмжигдэхүүн болгож аваад тэгээ өөрийнхөө хөдөлгөөрийг л үнэлсэн гэсэн үг. За хүмүүс одоо яагаад ийм ачин морины хүч гэдэг юм гаргаж ирсэн гэхээр хүмүүс бол ингэж асууж иж л та. Наад хөдөлгөөр чинь хээр хүчтэй ингэ асуугаад байж. Тэгэхээр нь одоо цаа чин өөрсөнд нь ойлгомжтой л ойлгох гол одоо өөрсөнд нь мэдгэж байгаа хамгийн хүчтэй хүч ч юм уу те. Одоо хамгийн хүмүүсээ ойлгохоор бол морь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо наа чин бол нэг 20 морины хүчтэй хөдөлгөөр гэлээ. Хүмүүс ингээл аягуусаа ойлгоод аягуусаа худалдаж аваадсан гинэ. За тэгэхээр ер нь бол Ватт бол ингэж бас анхны одоо энэ хөдлөх хүч гэдэг зүйлийг бол ингэж физик хэмжигдэхүүн болгож гаргаж ирээд дээр нь хөдөлгөөрийг тэрүүгээр хэмжиж ингэж эхэлсэн. За орчин үед бол одоо физикчиг одоо манай энэ ваттыг одоо хүндэтгээд бид нар бол энэ хүчийг мориор биш ваттаар хэмждэг болсон байгаа. За тэгэхээр одоо 1 ватт гэдэг нь бол Джеймс Ватт гэдэг хүн одоо энэ ачааг хэр хурдан өргөж байгаа гэсэн үг бол мэдээж биш л те. За гэхдээ Джеймс Ваттыг бол хүндэтгээд одоо бид нар нэг ч хүчийг бол ваттаар хэмжиж явдаг. За цахилгааныг бол бид нар л төвөмөл ваттаар хэмжиж явдаг бол санаж байгаа бох те. За манай гэр өнгөрсөн сард хэдэн киловатт ашиглаа, тогны зардал хэд гарлаа тэр гэдгээс сүлээд одоо тоо сорогчны одоо соролтын хүчийг нь ваттаар хэмждэг. Аль эсвэл гэрэлнүүдийн гэрэлтэлтийг бол тод будыг нь ваттаар хэмжиж идэг. Цахилгааны хэрэглээ, энэ цахилгаан станцыг ч ер нь бол хэдэн мегаватт, хэдэн гигаватт гэд бид нар бол хэрэглээ явдаг. За энэ ч яг хамгийн гол нь одоо ваттыг хийсэн хамгийн мундаг зүйл нь бол энэ ерөөсө морины хүч уурын хөдөлгөөрөнд тэргээд алинч. Тэ хамгийн том гавь нь governor гэдэг нэг тим юм байгаад байгаа. За түрүү хэлсэн шүү дээ, governor гэж засгийн одоо удирдлагыг барьдаг ийм хүнийг хэлдэг гэдэг. Гэтэл одоо энэ Джеймс Ваттын бүтээсэн governor нь уурын хөдөлгөөрийг удирддаг. Ийм уурын хөдөлгөөрийн удирдлагыг барьдаг ийм удирдагч байгаад governor байгаад. За Джеймс Ваттыг одоо ер нь бол хүмүүс уурын хөдөлгөөрөөр зохион бүтээсэн гэж бодоод байдаг.
За эсгэрч байгаа тийм данх мах харж харангуудаа шууд уурын хөдөлгөөр санаа толгойд ёнк гэж ороод ирсэн энэ төр гээл те. Тийм домог момог хүртэл авааддаг. За гэхдээ Джеймс Ваттаас ч өмнө ер нь бол бараг 100-аад жилийн өмнө Джеймс Ваттыг тэр хөдөлгөөрийг хийгээс 100 жилийн өмнө ингээд анхны энэ уурын хөдөлгөөрөд гараад ирсэн байж байгаа. Гэхдээ уурын хөдөлгөөр хин ч одоо хайшин. Одоо нэг юм битүү чанагч маягийн юм агаал гарч ирж байсан. За тийм сүүл рүүгээ нэг ус шахуургадаг гэдэг уул уурхад хэрэглэгдэг иймэрхүү юмуд гарч ирээ сайжраа явсан байдаг. За анхны уурын хөдөлгөөрүүд бол ер нь юм дүлгий бас их зөрүүд байсан байгаа. За гал төлөвл иргэн одоо тий ачаал нэмэгдэх юм бол удаашраад унтарчих гээд байдаг нэг тийм айгүй зовлонтой ачаал багсах юм бол эсвэл одоо гал нэгдэх юм бол хамаг юм авдалчих гээд одоо ингээл төр тар хийгээд галзуурчих гээд байдаг нэг ийм ер нь ааш аяг нь олдож өгдөг тийм хэцүүхэн зүйл байсан байна. Анхны өдөрдөгдөггүй тий нэг жолоогүй мөр шиг л ойлгочих болно. За нэг иймэрхүү юм байсан ба. За хүч хурдыг нь бол угаасаа уурын хавхлаг болон галаар нь л тохируулахаас өөр арга байхгүй. За тэгээ нэг өсөндө хөдөлгөөрийн одоо доктортой байдлыг нь хүн хяндаг байсан гэсэн үг те. Нэг галч ч юм уу альсгүй тэнд нэг хүн байжгаад үн хэцрэг урд иргэд эхэллээ гэд. Уурын гадагшлуулъя гэдэг ч юм уу. Хавхлагыг хаачээ гэд ингээд удирддаг. За мэдээж ингэж тохируулах нь л одоо хэцүү. За тэрнээс гадна одоо хөдөлгөөрийн хурд тогтмол биш болохоор үйлдвэрлэж байгаа тэр нэг бүтээгдэхүүнийх нь бүтээгдэхүүн тэр чигээр одоо ер нь л дагаад стандарт биш ч юм уу те ер нь гологдлогтэй ийм гарч ирэх нь л ойлгомжтой. Нэг хурдлал нэг ингээд удаашраад гарч ирж байгаа одоо нэг хэмнэлийн машин байлаа гэхэд бол нэгсэн даавн ч юм уу нэгж байгаа тэр утас мутс нь бол ингээд ээрүүлнэ ингээд мяа те ингээд утсан зарим газараа тасараа зарим газараа бүдүүрээ зузаараад ингээд шаардлага байхгүй. За энийгээд байгаа мэдээж эдийн засгийн үр өгөөч ч одоо муутай ийм зүйл болж байгаа. За тэгээд дээрэс нь одоо энэ түлшний шатамхай чанар гадаах цаг уур ч юм уу те ер нь үйлдвэрлэлийн ачаал гэдэг маш олон тийм одоо гадны хүчин зүйлүүдээс шалтгаалаад ер нь бол энэ манай энэ хөдөлгөөрийн хурдан шалтгаалаад байна шүү дээ удаашрах хурдлага нь. За тийм болохоор ер нь хөдөлгөөрийн эргэлтийг одоо тогтмол хурд дээр барьна гэдэг бол ер нь бол боломжгүй зүйл байсан тухай. За хаяа одоо хэд илчтэй нүрс гинт ороод ирдэг ч юм уу. За эсвэл ачаал нь гинт унаад тэ хүмүүс нь ашиглахаа гинт болж молоод эсвэл гадаа гинт нэг айх дээр салхи мэл болоо эсвэл бороо мороо ороод ч юм уу тэ маш олон шалтгаанаар хөдөлгөөрийн хорд нь одоо нэмэгдээ тасагдаад хорогдоод янз бүр болж идэг. За харин Джеймс Ваттын зохион бүтээсэн Governor буюу энэ удирдлага гэдэг байгаа нь болохоор уурын хөдөлгөөрт одоо нүд тарих суулгаж өгсөн гэж ойлгож байна. За хөдөлгөөр биш үү те өөрийгөө ер нь бол өөрийгөө хараад за тэгээд одоо өөрийнхөө хурдыг л хэмжинэ гэсэн үг шүү дээ нүдээр харж байгаа. За би овоо хурдан ажиллаж байна. Овоо удаа ажиллаж байна гэдгийг хараад за тэгээ удаашраад байх юм бол хавхлага нээчин тий уур ахиухаа оруулаад одоо хурдаа нэмнэ ачаал багасаад хурцаад байх юм бол хавхлага хаагаад одоо уура багасгаад хурдаас харуулна гэх мэт өөрийгөө мэдрээд өөрийгөө өөртөө тушаал өгөөд өөрийгөө удирддаг болсон гэж ойлгож байна. Тийм энэ Governor-ыг ашиглаад нь. За хурд тохируулах галчийн ажлыг бол ингээ Governor гэдэг жижигхэн төхөөрөмж булаагаад авчиж байгаа гэж ойлгож байна. За энэ механизмын нууц нь бол зүгээр нэг юм унжуулаад тавьсан юм хоёр ширхгийг эргэлдэг төмөр бөмбөлгөл байдаг. Тийм. Хөдөлгөөр нь одоо хитрхи хурдан гээд эргээд эхлэх юм бол нөгөө нэг хоёр унжуулсан бөмбөлгнүүд чинь төвөө торч эргэж жагаад тэгээ төвөөс хүчээрээ дээшээ хөөрнө. Тэгээд дээшлэхдээ одоо уур ордог хоолойг шахаж хаагаад хөдөлгөөрийг одоо намхдах ч наа гэсэн үг. Яасан сүрхий юм тий. Тийм нэг сүрхий. За хурд цаараад ирэх юм бол бөмбөлгнөө төвөөс хүчгүй болсноор бол доошлоод за хавхлыг буцаагаад нээж өгдөг нэг иймэрхүү одоо Governor гэдэг нэг хоёр бөмбөлгөл байж байгаа. Онжуулцсан. Тэг ингээл хурдан иргэд ирэхээр одоо бид нар чинь нэг юм барьж байгаа одоо юу л ховнтой усмс барьж байгаа эргүүлэхээр ингээл дээшээ хөөрдөн шүү дээ. Яг тэр хөөрж байгааг нь ашиглаа ингээл авдирчдаг. За энэ бол ерөөсөө хүн төрлөخت анх удаа машинд өөрийгөө мэдрэл энэ одоо шийдвэр гаргадаг тарих суулгасан тохиол гэж ойлгож байна. За өнөөдөр одоо бидний яриад байгаа энэ робот хиймэл аюу ухаан тэргээ те хамгийн одоо энэ бүх зүйлийн хамгийн анхны өг эцэг нэгэд ойлгож байна энэ хоёр бөмбөлгийг. За энэ хөдөлгөөрийн хурд тогтворцоор бол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний стандарт мэдээж одоо сайхан те сайжраад гологдол нь багасаад хаягдл нь багасаад тоо ширхэг нэгсээд эдийн засгийн үр өгөөж нь одоо маш сайжраад ерөөсөө те маш айтайхан болоод эхэлж байгаа. За ингэснээр л одоо жинхэнэ аж үйлдвэрлэлийн хувьсгал эхлэх одоо нөхцөл тэнд бий болж байгаа гэж ойлгож байна. Governor гарч ирэл. За яг Governor гэдэг үг нь бол усан онгоцны жолооч гэдэг тийм грек үгнээс л гаралтай юм бэл. Одоо грекээр бол кибернет гэдэг үг байд юм байна. Зүртэй. Кибернет гэдэг усан онгоцны жолооч хэлдэг. Залуурч хэлдэг гэх юм уу те. За энэ үг нь утгаар латины губернатор гэдэг үг болж дамжаад за тэгээд энэ Governor гэдэг үг үүссэн юм байна.
За тэгээд Watt бол өөрийнхөө юмыг ашигласан байж тээ нэг овер. Одоо хүлгэн гоцсон жалууч залуурч гэсэн үг те. Уурын хөдөлгүүрийн залуурч гэхээр сөртэй сонсогдож байгаа шүү те. Нэг хоёр жижигхэн шарг энэ юу вэ гэсэн чинь наа чинь уурын хөдөлгүүрийг одоо ингээд залж удирдах явд юм аа гэд. За хоёулаа жоохон азнаад энэ хооронд хоёулаа энэ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. За хамтран ажиллагч байгууллагынхаа одоо энэ хамтран ажиллагч хаман сурчлагыг эндээ сайгаад болдгоо яа хөргий. Энд. За өнөөдрийн хамтран ажиллаж байгаа байгууллага бол ерөөсөө энэ Эвгүнэ оюун компани болон энэ Болорсофт компани байгаа. За Болорсофт компани маань юу хийдэг вэ гэдгийг бол манайхан бол баг ихэнх нь мэдж байгаа дөө өдөр тутамдаа ашиглаж байгаа. Энэ англи хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс англи хэл рүү одоо орчуулах гэж те энэ болор гэдэг толийг нь бол бид өдөр тутамдаа сайхан ашиглаж байдаг. Ийм сайхан буянтай компани. За тэгвэл энэ компани одоо Болорсофт компани маань одоо энэ болор дуран одоо монгол хэлний дөрмийн алдаа шалгаж програм болон энэ Kimo гэдэг кириллис монгол хичг рүү хөрвүүлдэг ийм хоёр одоо програмыг бидэрт шинээр санал болгож байгаа. Тэ одоо өмнөх одоо тэр болор толныхаа хажуугаар өшөө бидэрт буян болохоор зөндөө их хэрэгтэй зөвлөдгийг санал болгож штэ. За ер нь бол болор дуранг бол бид нар бол бүгдээрээ мэдж байгаа дөө. Спел чек энэ төр гэлээдэг те бид нар чинь. За тэгээ монгол хэлнийхаа дөрмийн алдаа шалгах чинийг ядаж ин фейсбુકт пост оруулах та ч юм уу эсвэл нэг захирал руугаа алдан бичиг явуулах та ажлыгаа тайлан гаргах та нэг те нэг 10 жилийн хүүхэд чиг айтаа нэг янз бүрийн жижиг сажиг юм алдаа малдаа гаргаж одоо өөрийнхөө нэр хүндийг өөрийнхөө ур чадрыг тэгээ доос нь хийж яхахын оронд те энэ зүгээр болор дуранг ашиглаад өөрийнхөө алдаануудыг хянуулчихад болно. За болор дуран бол янз бүрээр бид нар ашиглаж болно. За онлайнаар, офлайнаар шууд одоо нэг Word, Excel гэдэг програмууд дээр хүртэл ингээд суулгаад ямар ч интернетгүйгээр ингээ ашиглаж хүртэл болно. За ингийн тулд бид нар бол зүгээр л энэ лиценз гэдэг юм худалдаад авчаад болж байгаа. За тэгэхээр одоо ерөөсөө болор дуран энэ онлайн, офлайн айлч горимд ер нь тэмдэгтийн одоо хязгаар байхгүйгээр ингэж монгол хэлний дөрмийн алдаа шалгах цор ганц одоо програм энэ одоо програмыг ашиглахын тулд энэ нөгөө нэг spell check гэдэг сайт руу ороод ер нь бол татаад авчиж болж байгаа. За дээрэс нь одоо энэ Windows, Mac-os ер нь аль одоо үйлдвэрлэлийн системүүд дээр суучна. За тэгэхээр бид нар бол ямар ч компьютерт байсан бол дээр нь одоо энэ сайхан болор дуранга лицензийг худалдаж аваад суулгачихад бол ерөөсөн 150 сая үүсэмэл үгийн сантай гэдэг. Ер нь бол бүхэл үгийг янзлан засна. Одоо тэгээ алдаагч нь илрүүлнэ. Тэгээ шинэ одоо зөв үгийг санал болгоно гэсэн. За тэгэхээр маш их ажил хөнгөвчлэн. За тэгээ дээрээс нь өөрийн чинь одоо нэр хүндийн баталгаа болж байна гэсэн үг те. Ер нь тэгэл хүмүүс нэг юм уншиж хахад нэг жижигхэн үгийн алдаа харчаал тэгэл ер нь дур сонирхол нь буурчдаг. За энэ хүнчтэй гээл те нэг иймэрхүү өөрийг ч одоо тэр нэг юм хэлэх гээд байгаа санааны хүчийг унгаа ичиж байгаа байхгүй те. За нэг иймэрхүү болдог. За тэгэхээр spell check цэг имэн гэдэг сайт руу ороод за тэгээ лицензээ худалдаж авах боломжтойгоос гадна PC молоос очоод бас бит хэлбэрийн одоо нөгөө лицензийг нь одоо хямдралтай үнээр худалдаж авах боломжтой болсон байгаа юм байна. За Kimo гэдэг бол хиймэл оюун цувралсан ийм одоо кириллээс монгол хичг рүү хөрвүүлдэг ийм одоо хөрвүүлэгч байгаа. За тэгэхээр өнөөдөр ч бол бид нар бас янз бүрийн шалтгаанаар бол монгол бичгийг ашиглах шаардлага үүсээд байна. За тэгээд дээрээс нь монгол бичиг ашигламаар санагдаж болно те. Бүр монгол бичгээр одоо би өөрийнхөө тэгээ одоо тэмдэглэлийн дэвтрийг ч юм уу альхул өөрийнхөө блогийг хөтлж болно шүү дээ. Монгол бичиг гэдэг бол үнэхээр сайхан юм гоё зүйл байдаг. За тэгвэл нэгт одоо монгол бичиг мэдхгүй гэж болно. Үгүй бол одоо ингээ сайхан монгол бичгийн одоо ийм keyboard байхгүй. Ер нь л айгүй төвхтэй. Монгол бичиг гэдэг чинь бас ингээ яг техник технологи талаас бол жоохон хүндрэлтэй байгаад байгаа байхгүй тийм. Тэгвэл энэ хүндрэлийг бол игнийхт одоо ингэж хийдэж өгж байгаа нь Kimo application суулгаад өөрийнхөө нь альбан болон хувийн бүх одоо монгол бичгийн хэрэглээг одоо ингээд энэ үгээр хангачиж болно. За тэгэхээр энэ Kimo гэдэг ийм л оюунд суурилсан кириллээс монгол бичгээр хөрвүүлдэг энэ одоо програмыг бол Kimo.mngl.net гэдэг сайтаас онлайнаар худалдаад авах боломжтой юм байна. Бас түрүүнийхтэй адилхан PC молоос ороод ингээд бит лицензийг нь хямдралтай үнээр авах боломжтой болсон байгаа юм байна шүү. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг одоо энэ Bolorsoft компани одоо Facebook руу нөрөөд аваарай. За тэгээд PC мол дээр очиж шууд асуугаад ингээ авахд бол хямдралтай бит лицензийг авах боломжтой болж байгаа юм. За Bolorsoft компанид баярлалаа.
За баярлалаа. Монгол өвчгөрөө хөрвүүлнэ гэдэг бол том чухал байна. Бид нар чинь бас монгол өвчгөрөө уншиж чадна, бичиж чадна. Гэтэ яг техник төр хэрэглэх гэхээр нөгөө хэрэглээ нь байхгүй. Тэгсээр нэ монгол өвчөө хэрэглэе гэж уриалаад идэг. Яаж те байхгүй байх чинь ингээд тэгтэл одоо маш удаан шийдэгдэггүй. Тэгээд нөгөө өвөр монгол ахад дүүстэй гэж юм уу. Тэд нар ч одоо шууд монгол өвчгөрөө хэрэглэж байгаа те. Тэгээд энэ бол өстой нэрээ том ийм хаалт хязгаар ингэж нээгдсэн байна. Таатай бид нар ч одоо дотноосоо гадагшаа гарцгүй байж идэг. Дотроо ч хүртэл би юм лугаа арцгүй байгаа гэдэг. За баярлалаа. За энэ governor гэдэг үг бол ингээд усан онгоцны жолооч гэдэг утгатай тийм эд байж таарсан шүү дээ. За тэгэхээр одоо ерөөсөө энэ уурын хөдөлгүүрийн залуурч уурын хөдөлгүүрт аваачаад усан онгоцны жолооч тавьсан л гэсэн. За гэхдээ яг энэ одоо governor гэдэг энэ санааг хоёр бөмбөлөгний энэ санааг бол Watt өөрөө Джеймс Watt маань өөрөө зохиож өгүүл юм байлээ л дээ. Ер нь бол нэг газараас гуссан байна. За анх одоо салхин тэрэн болон одоо усны хүрдийг одоо нэг усны хүчийг ашигладаг юм хүрд байгаад идэв шүү дээ. Ийм хүрднүүдийн одоо хурдыг тохируулах зорилгоор алдарт эрдэмтэн Кристиан Хойгенс гэдэг хүн айл 17 дугаар зууны үед бол зохион бүтээсэн байсан байна энийг. Төвөөс тогтох хүчний зохицуулагч гэдэг нэртэй ийм зүйл. За ажиллагаа нь болохоор яг адилхан. Ер нь бол ийм хоёр хүндхэн тийм шаариг байж байна. Тийм бомблог байж. Нөгөө энэ цагийг зохиолсон шүү дээ. Пендулум билүү? Тэр чи яг ийм шаариг шиг бөөрөнх юмд орно ингээд тэр бөөрөнхөөр л янз бүрийг хийгээд зүйл шүү. Тийм байх тий. Яг үнэ. За нэг иймэрхүү юм хийсэн. Хойгонс бол айгүй олон юм хийсэн. Айгүй мундаг хүн байгаа. Миний хувьд бол та баг Ньютоноос илүү ийм хүн байгаа. Тий. За энэ хүний зохион бүтээсийн хоёр хүнд шаарик одоо тэр нэг төвөс хүчний зохицуулагч гэдэг нь яг л адилхан. Ерөөсөө л энэ хоёр бөмбөлөг үеж нь эргэлтэхээр төвөс сухтгаараа өөрийнхөө одоо нэг тэрэн байгаад байгаа байхгүй. Тэр чи одоо салхин тэрэн гэхээр нэг юм хоёр мангар том хүнд чулууг л хоорондоо хавирцсан. Тэгэл эргүүлж идэг гэсэн. Тэгэл дунд нэг гээл будаага тариага тэрэнтэй л ингэ явж байна. За тэнгууд нөгөө нэг шааригнууч хитрхи урдан эргээд ингээд дээшлээд эхлэх юм бол нөгөө хоёр чулууч ингээд хооронд нь шахаж наагаад ингээд үрэлтийн хүчийг нэгсгснээрээ нөгөө нэг салхин терми чинь нөгөө сэнсний чинь одоо хурдыг багасгаад одоо тоормос маягаар. За тэгээд нөгөө хитрхи удаашраад ингээд эхэллээ гэж бодъё л та. Тэгэх юм бол нөгөө нэг хоёр бөмбөлөг чинь төвөөс согтөгч нь байхгүй болоод ингээд буугаад эхэлнэ. Буугаад эхлэнгүүтээ нөгөө хоёр чулууч нь хооронд шахацсан байжгаад ингээд судлаад эхлэнгүүт нөгөө хоёр чинь үрэлтийн хүч нь багасаад одоо салхин терми яг л нэг тогтсон хурдаар л ингээд явдаг. Ийм зүйл байсан баг. За тэгэхээр хит хурдан одоо тэрэн төл тариа бодаага төлчдөг байсан болохоор иймэрхүү зүйл ашиглахаас өөр аргагүй байсан байна л д. За тэгээд хурдан ирэх юм бол мэдээ салхин сэнс нь өөрөө хэвдэлчихнэ. За тэгэхээр яг л ерөөсөө салхин термийн залуурчийг аваачаад энэ жолоочийг аваачаад нөгөө нэг уурын хөдөлгөөрт суулгаад л ерөөсөө энэ Watt-ийн зохион бүтээсэн уурын хөдөлгөөр нь дэлхийн төвсгөлийг аяж байгаа байхгүй юу? Ийм гайхалтай зүйл болсон гэж ойлгож байна. За тухайн үеийн хүмүүс бол энэ механизм ажиллаж байхдаа их өвөрмөц мэдрэмж төрүүлдэг байсан байна. За хөдөлгөөн нь одоо их уян хатан юм динамик болохоор яг л тийм амьд юм шиг санагдсан юм байна л да ер нь бол. За амьсгалж байгаа юм шиг те дээш доош хөдлөөл ингээл хөдөлж байгаа ер нь ачаалал энэ тэр гал мал уурын тэр даралтай мэдрэл өөрийнхөө хурд хүчийг тохируулж байгаа энэ тэр нь бол те ер нь бол энэ уурын хөдөлгөөрт амь оруулсан юм шиг ингэ санагдчихсан. Альсвал одоо нэг юм амьтай нэг оюун ухаантай зүйлийг тэр уурын хөдөлгөөр дээр аваачаад холбод залгаад ингээд ажиллаулаад байгаа юм шиг нэг тийм ер нь юм амьд мэдрэмжийг хүмүүс төрүүлээдсэн баг. Хоо ямар сони юм бэ гэдтэй яг тэр ингээл нөгөө нэг хоёр чайрагч үү гэж хөдлөөл ингээ янз бүрийн дуу чимээ ингээ хөдлөөн гаргаал ингээл өөрийнхөө хурдыг тохируулаад ингээл ангууч хүмүүс гайхаал. Тэгээ тохоо үед бол айгүй олон юм ботсон байгаамаа бас. Бийж гайх чинь. За тэгээд нэг тийм оюун ухаан орж ирээд хөдөлгүүрийг нь удирдах авахар нэг тийм ер нь бол хүн хэрэггүй болчихж байгаа юм шиг бас нэг жоохон эвгүй тийм мэдрэмжийг одоо өнөөдөр бидэрт одоо төрж байгаа энэ мэдрэмжийг тохойд л хүмүүс авч ийсэн байна. Ингээ бид нар ажилгүй болчихж байгаа юм шиг байгаа гэдэг. Ягаад гэвэл хүмүүс нөгөө өмнө хөдөлгүүрийн хурдыг тохируулдаг байлаа шүү дээ. Гадалгаа нэмээд ч юм одоо уурынхаа авахлыг ингээд хүн ингээд тохируулаад. За гэхдээ нөгөө талд нь нөгөө нэг амь орсон уурын хөдөлгүүрүүд маань ер нь бол энэ хүчин нэмэгдээд хүчтэй болгоцсмаа үе тогшроод ер нь удирдлагаас гараад идэг нэг тийм зүйлүүд бол ажиглагдж эхэлсэн байна. За доктортой байдал нь алдагдаад хитрхи одоо хурдлаад хит удаашраад дээш доош ингээд савлаад бүр ингээд байхын эцэсгүй болдог нэг тийм үзэгдэл бол үе гарч ирдэг болсон байна. За яагаад ингээд тогширчдیں۔ Яаж ингээд энийг намхруулах вэ? Энтер гэдэг зүйлийг одоо бид нар одоо хүн төрлөختөн мэдж авах гэж дахиад бүтэн 100 жил зарцуулсан байдаг.
За ингэж одоо тогшроод байгаа нь одоо ер нь бол тухайн үед бол нөө тий муу ёрын сүнс шүглжлээ энэ төр гэж янз бүрийн юм бас санагдуулдаг байсан хаа. За нөө хөдөлгүүрт 8 орчлоо гэд бодож байсан хүмүүс бол тий ийм сүнс сүтэр гэж санагдах нь бол аргагүй л тий хүн ер нь л мэдхгүй зүйлээс их айдэн штэ. За тэгэхээр ингэж сүнс сүтэр бугчдгэр энэ төр гэж нэрлэх нь бол их төвөн байл гэдэг мэдхгүй зүйл. За ингээд 100 жилийн дараа 1868 онд алдарт эрдэмтэн Джеймс Клерк Максвелл яг энэ одоо асуудалд хариулаад On Governors гэдэг нэртэй ийм эрдмийн судалгааны өгүүл хэвлүүлсэн байдаг. За энэ өгүүл дээр бол одоо тэдгээр удирдах байгаа бөмбөлгнүүдийн хурд за тэгээд жин үрэлт гэсэн одоо үзүүлэлтүүдийг математик хөвсгөж болгож оруулаад за тэгээд дифференциал тэгшэл ашиглаад нөгөө нэг томьёогоо одоо ингээд тайлбарлсан баг. Ер нь бол тэр зүйлийг бол одоо тэр асуудлыг математик одоо томьёонд оруулаад тэрийг математикаар нь тайлбарлаад дээр нь бүр ингээд шийдлийг нэрлэлэнд болгосон. Ийм одоо ажил хийлсэн. За математик загвар дифференциал тэгшэл ашигласнаар бол тэр бөмбөлгнүүдийн хурд жин үрэлт гэсэн хэмжигдэхүүнүүдийг оруулаад ерөөсөө ирээдүйдийн савлах уу үгүй юу гэдгийг шууд хэлчих бол. Ер нь тогшрох уу үгүй юу гэдгийг л шууд хэлчихнэ гэсэн үг. За нэгэсэнд одоо математик ашиглаад уурын хөдөлгөөний ирээдүйг гардаг болсон гэж ойлгож байна гэсэн. Өөнөө чин тогшрохоор хөдөлгөөрэй те. За тэгэхээр эдгээр хөвсөгч одоо хэмжигдэхүүнүүд одоо саний тэр хурд хүнд үрэлт мөрлөлт гэдэг зүйлүүдийг нь хоорондын харилцан хамаарлыг нь одоо юм сөрөг байхаар доктор одоо байлгах чадах юм бол энэ одоо өөрөө докторжуулж чаддаг. Харин эерэг байх юм бол энэ өөрөө өдөөгөөд ингээд дээшээгаа ингээд төрөний савлгаач үүсээд ингээд галзуураа солиороод ингээд тогшроо авчдаг. За ийм болдог. За тэрнээс ерөөсөө тийм ам орсон хэрэг бол биш ээ. Наад ч одоо буг чөтгөр сүнс сүдэр ерөөсөө биш гэдгийг айгүй гоё тайлбарлсан байгаа математикаар. За хөдөлгүүр одоо ингээд тогшроод байсан хамгийн том шалтгаан бол өөрийгөө өдөөх явдал гэдэг. Өөрийгөө өдөөгчдөг. Ямар нэгэн гадны тийм хүчин зүйл нөлөө байхгүй байх чинь өөрийгөө өдөөгөөд ингээд давхиа авчдаг юм чи. За хөдөлгүүрийн хурд ихсэх үед бол залуурч нэг манай governor маань хурдаа багасгах гэсэн тушаал өгж таарна. За тэгээд хурд багасаад байх ёстой утга дээр ирэх юм бол одоо нэг зорилттой утга дээр хүрээд ирлээ гэж одоо хүрээд ирчлээ гэж бодох юм бол тэр хүртэл нь одоо ер нь бол ингээл тэр хүртэл одоо зорилттой утга дээр хүрэх хүртэл нь одоо ингээл багасгах гэл ингээл тушаагаад байна гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл яг тэр хурдан дээрээ яг ирэх үед нь бол нэг удирдлага маань за одоо нэг хурдаа байр одоо нэг багасгаад байх хэрэггүй гэдэг тушаал өгнө. Гэхдээ энэ бол мэдээж төгс үнэ гэж байхгүй. Шууд ингээл нэг тий хурдл гэдэнгүүд хурдалчдаг, удаашргүүд удаашрчдаг юм байна гэж байхгүй. Тэр чинь одоо нэг юм уурны хавхлаг нэ тэр дотор уур нь орно нөгөө даралт нь бүрдэн тэгжиж одоо ихс нь багасна гэдэг энэ юмнууд нь одоо нэгсэлээ жоо баг тэрийн хоцрогдолтой гэсэн үг тий. Тэгэхээр одоо ингээл багс гэдэг тушааж хагаад яг ингээд нэг зорилт дутах дээр эрэнгүүт нь за одоо бол гэдгсэн чинь нөгөөт чинь нөгөө нэг хоцрогдолтой юм чинь одоо хэтрүүлнэ. Энийг бол авуур шүүд гэдэг. Одоо давуулж буудах гэдэг. За тэгэхээр одоо ингээд удирдлага маань давуулж буудана. За тэгээд давуулаад буутсан юм чи одоо хэтргээ багс чинь нөгөө нэг очих хэвээр урднасаа багсж байгаа. За одоо буцаад игсээрэй гин. За тэгээд нөгөө чинь бас шууд биелүүлнэ гэж аахгүй. Ингээд нилийн нэг явж хагаад дахиад буцахтаа дахиад авуур шүүд юм. Нэгэсэндээ ингээд дахиад нөгөө нэг утгын дээр нь гарна. Тэгэл дээр нь гарчгаа доош авал гээл доор нь орчихгоо тийш явал гээд ингээд нэгүснэ тэрүүх хавтаа ингээд савлаад аваад идэг гэсэн үг. За энэ бол өөрөөгөө өдөөгд. За хэрвээ тэр хөдөлгүүрийн одоо гаралт ч юм уу альс бол одоо энэ тэр ачаал хөдөлгүүрийн одоо ер нь бол дээш доошын савлуулж байгаа энэ хэлбэлцэл биш үү те нэг юм дээшээ доошоо гэд ер нь бол тэрүүхэн дагуунд тогтчихдээ ихэнхдээ гэхдээ нөгөө нэг янз бүрийн гадны хүчин зүйлүүд нь яг юм резонанс байдалтай яг адилхан давтамжтайгаар ингээд таарчих юм бол нөгөө нэг өөрөөрөө өдөөж байгаа өдөөлт чинь бүр улам ихсээд ингээд яваад идэг. За тэгэл гинт туйлдаа хүртэл ихсэл гинт туйлдаа хүртэл багасаал ингээд өөрөөрөө унтраач нэг бол эвдэлчин ийм ачим болдог. Тогшроод ачим болдог гэсэн. За энийг л ерөөсөө тогшролт гэдэг. Хаант ингэж нэрлэдэг л дээ тухайн үед бол. За эдгээр одоо ер нь давтамжуудыг бол доктортойгоор тааруулахын тулд энэ үрэлт гэдэг нэмэлт тохируулагч одоо хийх санааг бол Максвелл анх гаргаж ирсэн байдаг. Нөгөө On Governors гэдэг ажил дээр дампинг гэдэг юм л да. Ер нь бол монголоор одоо үрэлт сааруулагч, хөндрүүлэгч гэх юм одоо ер нь удаашруулагч юм тэгж ойлгож байна. Ер нь удирдлагыг гадны нөлөөнд хэд мэдрэмтгий биш одоо ер нь доктортой байдлыг илүүд үздэг болохын тулд энэ үрэлт гэдэг зүйлийг нэмчгэд болно гэж ингэж
гаргаж ирсэн баг. Тэгэхээр нэг governor дээр нэг жоохон мөрөлтөл нэмчих нь шүү дээ, тий. Машиныг угаасаа торомсол зогсоодог л дээ. Яг тэр шиг юм бэ. Тэрнээс илүү арга байдгүй юм байна. Яг байна тий. За хитрхи их тэр үрэлтийг нэмэгдүүлчих юм бол хариу үйл удаан үзүүлдэг болно. Нөгөө нэг ийшээ аваач тийшээ аваач хурдлуул удаашруулах гэхээр айгүй удаан тэрэн дээр очдог болно. А хэрвээ хитрхи энэ баг үрэлттэй байгаад хам бол өөрөө хитрхийг өдөөгөөд ингээд гадны нэлээд тэрт автомтгой болоод өөрөөгөө автуулаад ингээд савлаад эхэлдэг болчихно гэсэн. За илүү хялбараар тайлбарлах юм бол Джеймс Вотын анх өгсөн тэр нүд буюу одоо гадаад орчноо мэдрэх мэдрэлийг нь жоохон сулж чинь багасгаж чинь гэсэн. Одоо нэгэсэнд жоохон дөлий ч юм уу алсгал банд жоохон согор болгож чинь л гэсэн. За ингээд эхлэх юм бол одоо нэг хитрхи гадаад орчныг харахгүйгээр өөрийгөө доктортой байдлыг ингээд хяндаг иймэрхүү болгож байна гэдээ ойлгож байна. За дампинг буюу дөлий болгоод байгаа энэ хөвсгчийг яг математикаар нэрлэх юм бол дериватив буюу уламжлал гэж нэрлэдэг байгаа. Нэгэсэнд одоо удирдлага маань хөдөлгүүрийг яг одоо ямар хурдтай байгаа. Тэгээд ямар хурдан дээр хүрэх ёстой гэдгийг нь бус. Өмнө нь ямар алдаатай байжгаад одоо ямар алдаа маань хэр багассан бэ гэдэг энэ өөрчлөлтээр буюу дериватив одоо дифференциал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ өөрчлөлтөөр тулгуурлаж одоо сэтгэдэг болгож байгаа. Яг одоо ямар хурдтай байгаа, ямар хурданд хүрэх ёстой гэдгийг энгийнээр ялгар аваад ингээд авчих юм бол энийг бол одоо алдаа гэж нэрлэдэг. Одоо нэгэсэнд би одоо энэ за нэг секундэд 100 удаа ирэх хэвээр гэдэг юм зорилттой хурдтай байлаа гэж хэлдэг л да. За тэгвэл одоо 60 гэдэг хурдаар эргэжээлээ гэж хэлдэг. За тэгэх юм бол одоо миний одоо удирдлага би бол governor байлаа гэж бодоход энэ нөхрийг за тэгвэл нэмд секундэд 40 удаа эргээрээ гэдэг ингээд юм тушаал өгнө гэсэн үг байхгүй юу. За энэ алдааг л ерөөсөө алдаа гэж нэрлэдэг байгаа. Хаа хүрэх хэвээр одоо хаана байгаа энэ хоёрын ялгуурыг. Тэгвэл энэ дифференциал гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр одоо хаана байгаа ирээдүйд хаана очих хэвээр гэдгийгээс илүүтэй энэ хамгийн чухал юм бол түрүүн хаана байсан одоо хаана хүрээд ирсэн байгаа гэдэг энэ зүйл бол хамгийн чухал гэдэг байгаа байхгүй. За өмнө нь бол одоо бид нар 20 үежсэн одоо 40 дээр ирсэн гэж одоо ойлгох юм бол нөгөө нэг governor чинь тэгвэл одоо юу ч хийх хэрэггүй юм. Ягаад гэвэл чи энэ нэрчээр шууд 100 очих юм байна. Хэрвээ би одоо цаашаа илүү хурдл гэдэг команд өгч юм бол энэ чинь өвөр шүүд буюу нэг давуулж бууддгаа хийнгээд тэг ер нь орхичихно гэсэн. За тэгээд тэр чинь өөр аяндаа ингэ очиж гэсэн үг шүү дээ тий. Хэрвээ өмнө нь одоо ингээл нэг юм 50 байжгаад одоо 60 болсон гэх юм бол айгүй удаан дэвшлээд дээ шүү дээ. Тэгвэл өшөө хурдан дэвшил гэдэг байдлаар ч юм уу илүү хүчлэн гэсэн үг байхгүй юу? За нэг иймэрхүү байдлаар нэг өсөндөө өнгөрснөө харж ийн гэсэн. Өнгөрсөн одоо цаг хугацаанд юу болж исэн гэдгийг хараад ирээдүйд юу болох нь гэдгийг мэдэрнэ гэсэн. Би ерөн тэр зорилтлуугаа хэр хурдан очих гээд байна. Хэр хурцталтай очиод байна гэдгийг харж агаад би удаан очих уу, аяар очих уу, альсгал яарч очих уу гэдгээ шийдэж байгаа. Энэ явдлыг бол одоо дампинг буюу дериватив гэж нэрлэдэг байгаа Максвеллийнх. За хоёулаа жоохон байж агаад хөргөлжлүүлж ярив. За уурсан хүнийг бас за энэ жоохон байж байгаас гайгүй болчихно даа гэдэг. Тэрийг л одоо томьёолж гаргасан гэдэг шиг л тий. Яг үнэ. Юм уурын хөдөлгөөр дээр гэдэг. За нэвтрүүлгийн хамтран айлгч танилцуулнаа. Univision компани өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож Unit гэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр Univision-ийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуудал танд гарч ивэл за интернетийн хурдаа шалгах юм уу, төлбөрийн мэдээлэл харах, эсвэл багцаа өөрчлөх гэдэг одоо бид нар чинь бас олон хэрэгцээ шаардлага бас Univision-ийн хэрэгжилж яхад гардаг. Тэгвэл Unitel аппликейшн ашиглаад эдгээрийг одоо хэрхэн шийдэх бүх дарааллыг ингээ харах боломжтой байна. Unitel аппликейшн дээр та бүхэн бас эхэлж орж үзээрэй. За мөн Univision-тэй холбоотой заавар зөвлөмжүүдийг IPTV-гийн Univision Tips гэсэн хэсгээс авах боломжтой. За Wi-Fi нууц зүгээс солих сувгийн тохиргоо за интернетийн одоо дахин асаах унтраах гэх тээ. За бас ийм асуудлууд гарна. За тэр үедээ бол би заавал нэг лавлах төврөө залгаад заавал нэг амьд хүнтэй холбогдох гээд ах шаардлагагүй. За тэгээд авсан магадгүй уцаа авсан оператор маань бас энэ типсээс хараад танд одоо мэдээлэл өгдөг бол та өөрөө шууд их сурвалж руугаа хандаад Univision Tips хэсэгтээ бас ингээд сайхан танилцаад аваарай. Нэг дороос 5 тухтай ингээд амар өөрчлөх боломжтой. Univision цэг эмээнээс за мөн та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За гайхалтай. Одоо ингээд Univision-ийн мэрэгжилтэн болоод те. Одоо ерөөсөө өөртөө операторыг явуучих юм байна шүү дээ. Univision ер нь их гоё ягаа. Одоо сүүлийн үеийн одоо 2025 оны кинонууд ер нь ихэнх шууд ороод ирж гээ. Өчтөрөхэд одоо Marty Supreme-ийг үзлээ. Тэгээ дээрэс нь одоо нэг сабтайтла хоолойг нь англиар, хэлийг монголоор, хэлийг одоо те англиар одоо юу энэ монголоор сабтайтл гэдэг ч юм уу. Одоо ийм гоё өргөн сонголттой болоод илүү л хүмүүстэй бас тав тухтай болоод байна. Одоо энэ хүүхдүүд
хүүхдүүд чинь бас яг англи дээр нь үзэхгүй бол монгол хэл дээр нь үзэхгүй гэдэг ч юм уу те. Зарим одоо бас анимашн энэ төр яг хэл дээр нь үзэж илүү гоё гэдэг ч юм уу. Тийм шүү дээ. Тийм гоё сонголттой болоод байна. Яг үнэ. Тэр кино бол яг тэр нэг дуу оруулалт гэдэг бол тэр чинь шал өөр юм. Тэр хүмүүсийн одоо жүжиглэлттэй. Тэгээ дээрээс нь тэр цаана явж байгаа тэр дууны эффектүүд гэдэг чинь аюул чухал юм байхгүй. Тэгээ нэг ам барьсан дуу оруулга дэр чи тэр нь алга болчдөг. Тэрээстэй амар тий. Тэгээ дээрээс нь одоо тэр Япон аниме гэх юм бол яг жинхэнэ Япон анимег бол яг тэр жинхэнэ дуу оруулгатай л үзэх хэрэгтэй. Яг л тэр анхны Япон дуу оруулга. Тэрийг ойлгохгүй юм бол доор нь монгол сабтайтл асаагаад ажиллуулчихна гэсэн. За тэгээ хилээд сурчна. За тэгээ дээрээс нь одоо тэр киног бүрэн мэдэрнэ гэсэн үг шүү дээ, тийм. Ийм гайхалтай боломжийг одоо Univision олгож байна. Баярлалаа. Тийм шүү. За баярлалаа. За түрүүн одоо ярьсан те. Яг нөгөө нэг томьёо түрүүн одоо нэг иймэрхүү томьёо байгаа юм л да. Ер нь бол юм алдаа гэдэг нэг юм байгаад байна. Би хаана аваачих хэвээр. Гэхдээ одоо хаана байгаа даа. Энэ хоёрын ялгарыг бол бид нар алдаа гэж нэрлэдэг байгаа. Шууд энэ ялгуураар аваач удирдах болно. Энэ бол хамгийн анхны одоо нэг ватын зохион бүтээсэн энэ governor ч ингэж ажилладаг байхгүй юу. Шууд одоогийн алдааг засахын тулд команд өгнө. Энийг бол пропорционал удирдлага гэж нэрлэдэг. Шууд өгдөг ийм удирдлага. Алдаагаа шууд өгчнө гэсэн. Тэгэхээр одоо алдаа чинь 50-аар дутуу өгөх юм бол 50 дутууд 50 илүү ажил гэдэг юм явуулна гэсэн. 10-аар дутуу өгөх юм бол 10 илүү ажил. Тэгвэл 90 10 одоо 10-аар илүү байх юм бол 10 дутуу ажил гэх мэтлэн одоо яг тухайн алдаагаар нь шууд удирдлагыг хэрэгжүүлэх явдлыг бол бид нар одоо ингэж пропорционал одоо удирдлага гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл энэ пропорционал удирдлага чинь нэг өснө өөр өдөөгд нөгөө нэг яг очих хэвээр утга дээр үчээ ингээд дээшээ доошоо гэдэг ингээд хэлбэлзээдсэн шүү дээ. Энд тийм ямар нэг юм таарчих бол ингээд нэг солиор агаад ингээд дээшээ яваад өгдөг юм нэг галзууралч болдог, дагшрал болдог. За тэгвэл энэ нөгөө Максвеллийн нээснийг болохоор юу гэдэг үг тэр нэ дериватив гэдэг юм. Дериватив контрол буюу одоо тэр нэг өсөндө өмнө нь алдаа ямар байж байгаад одоо алдаа ямар болсон гэдгээс нь харж агаад ирээдүйд алдаагаа ямар болох вэ гэдгийг хитрхи хурдан ойрчих юм бол удаашруул. Тэ? Одоо нэг очих хэвээр газар хитрхи хурдтай одоо ойрчих юм бол өөрийнхөө одоо нэг өгж байгаа хүчтлээ гэх юм уу хүчтгэлээ одоо нэг хурдан ойрт гэдэг яаж удаан ойртоор наа чи очих хэвээр газар маань хитрхи ойрхон болсон болохоор бид нар одоо нэг давуулж буутах гэдэг шээ овер шүт хийх гэдэг шүү. Тийм болохоор удаашраараа гэдгийг тоормос өгж ин гэсэн үг. За хэрвээ нөгөө очих хэвээр байрлал айгүй удаан ингээд төгөөд байгаа юм бол гүн хурдлаад өгөөч чий гэдэг ингээд хурдлуулж хагаад ойртоо тэрэнгүү за одоо удаашраараа гэдэг ингээд яг л аваачаад тэр утга тэр нь аваач тавих зориулттай. Ерөөсөө ямар ч авар шүд байхгүй. За ингэснээрээ нөгөө нэг дээр нь гардаг, доор нь гардаг, дээр нь гардаг, доор нь гардаг сүүл рүү нөө тогширдаг энэ асуудал чинь байхгүй болчихдог. За тэгэхээр ерөөсөө энийг бол дериватив, дифференциал одоо гэдэг байгаа тийм одоо удирдлага гэж нэрлэдэг. За тэгэхээр пропорционал удирдлага гэж юм байдаг бахан дифференциал удирдлага гэж нэг юм байдаг байна. За on governors гэдэг энэ эрдмийн ажил ер нь л удирдлагын онолын үндэс болсон байдаг энэ Максвеллийн гаргасан. Одоо Максвелл бол айгүй алдартай хүн шүү дээ. Ер нь бол энэ цахилгаан соронцон долгион гэдэг айгүй гол юм гаргасан. За энэний дундуур бас энэ on governors гэдэг энэ ажил нь өөрөө энэ удирдлагын онол буюу control theory гэдэг энэ онолын одоо анхны одоо салбарын анхдагч болсон гэх юм уу энэ үнцгийг тавьсан юм зүйл болж байгаа. Ямар олон юм эсвэл бэ тий. Тийм маш олон зүйл байсан. За энэ дээр болохоор энэ пропорционал болон дифференциал удирдлага ер нь бол дахиад 100 жилийн турш яг энэ дээр гарсан энэ удирдлага бол 100 жилийн турш аж үйлдвэрлэлийн хувьсгалын гол одоо үндэс нь болж авсан байдаг. За зөвхөн одоо энэ уурын хөдөлгөөр гэхгүй ер нь бол өөрийгөө удирдах бүх динамик системд зориулсан ийм одоо илүү ерөнхий зориулттай томьёол гаргаж ирсэн байдаг болохоор ер нь энийг нь одоо өөр зөндөө олон салбарт одоо жишээлбэл те энэ уурын хөдөлгөөроос гадна цахилгаан генератор. За тэгээд дээрэс нь одон орны телескопуудын автомат дагдаг энэ хөл одоо том юм одон орны телескопууд ч яг ингээд одын дагуулж явуулахын тулд тэрнд чинь бас моторыг нь яаж хөдлөх үү гэдэг удирдлага хэрэгтэй болно. За тэгээд тэрэн дээр нь одоо өөр усан онгоцын жолоодлогын тэр гэдэг юмнууд төрөлхөд ашиглагддаг. За тэгэхээр энэ удирдлага шаардлагатай бүх юмд одоо энэ Максвеллийн зохиос on governors дээр гардаг энэ одоо энэ удирдлагын систем одоо тэр цэс маань математик удирдлагын систем хэрхэн докторж болох үү гэдэг энэ бүх зүйл энэ бүх онолууд хэрэгжээд ингэ явчихсан. За энэ дотроос хамгийн их сонирхол татдаг хэсэг нь усан онгоцын жолоодлого гэдэг. Энэ governor гэж одоо ерөнөөс анханасаа усан онгоцын жолооч гэдэг одоо залуурч гэдэг утгатай үг байгаадсэн шүү дээ. Ерөнтэй грекийн те кубернет гэдэг үгнээс гаралтай гэдэг. За тэгвэл энэ Титаник мэтийн аврах том хөлөг онгоцнууд байна. Тухайн үеийн одоо энэ уурын хөдөлгөөртэй маш том юм аврах том хөлөг онгоц. За эдний залуурыг бол хүн эргүүлж угаасаа дийлэхгүй. Хасар том залууртай. Тэрийг нь одоо хүн дийлнэ гэж байхгүй. За тэгэхээр хитргийн хүнд болохоор одоо маш хүчтэй тийм автомат системүүдийг ашигладаг байсан байгаа. Тухайн үед бол. Тэгэл
тэр үчин залуур чинь за өнцгийг тэдэн градус бариараа гэж команд өгнө. Яг тэр одоо нөгөө нэг удирдлага бол тэр залуурыг маш хүнд залуурыг одоо тэр яг тэдэн градуст барих хэрэгтэй. Яг тэдэн градуст нь аваачих хэрэгтэй. Яг аваачсан байх нь барих хэрэгтэй. За нэг юм удирдлага хэрэгжүүлэх хэрэгтэй болно. За тэгвэл энэ чинь өчнөө юм байгаа шүү дээ. За тэр усан онгоцсон дээр тэр нэг далайн урсгал нь ямар байсан, гадаан салхи ямар байсан. Одоо нэг дотор нөгөө хүмүүс нь хэр их байгаа. Ер нь хүмүүс дотор нь холхилж гэнэ үгүй. Маш олон шалтгаанаас болоод тэр чинь яг ингээд тэр одоо нэг заасан өнцгтэр нь барина гэдэг бол маш тийм том чаленж болж хувирж байгаа. Тэр те удирдлагын одоо хийх хэвээр чухал зүйл болж хувирж байна гэсэн. За тэгэхээр энэ пропорционал болон ер нь бол энэ дифференциал удирдлагуудыг товчлоод PD удирдлага гэж нэрлэдэг. За энэ PD гэдэг удирдлагыг бол тухайн үед бол энэ юун дээр ашиглаж байсан байна. Ус онгоцны одоо энэ Максвеллийн л гаргасан энэ удирдлагыг ашиглаж байсан гэсэн үг шүү дээ, тэ. За тэгээд одоо ингэж явж ирсэн. За тэгсэн чинь энэ дээр нэг тийм асуудал байсан. Нөгөө нэг ус онгоц чинь болохоор ингээд нөгөө нэг залуураа ингэж залах хэрэгтэй. Танкийг яг нүдэндээ хараал хийж байна. Тийм, яг зөв. За тэнгууд ингэж байгаа. Залуурыг нөгөө нэг PD удирдлага маань яг 15 градус дээр аваач гэдэг тушаал өглөө гэж дээ. За нэгт тэр чинь ингээл нөгөө нэг одоо хэдэн градус байгаа 15 хүртэл ингээд явна. За ингэж явж байгаад нөгөө нэг PD удирдлага хийцэн байгаа шүү дээ. За тэгэхээр ингээд яг нөгөө 15 градусын ойр орчимд очингуудаа нөгөө нэг D удирдлага буюу дериватив удирдлага нь гарч ирээд за бид нар еврога 15 градустай хэтэрхий ойртоод ирлээ. Юугаа хурдаа багасгаараа одоо энэ 15 градус л очиж байгаа энэ хурдаа багасгаараа гэд одоо нэг савлгааг чинь бий болохгүй үүднээс 14 дээр очиж гатчихдаг байхгүй. Ийм сони юм болдог. За тэгэхээр эн чинь одоо уг нь бол 10 яг 15 дээр очиж гэх юм бол нэг овер шүт чинь болоод дахиад 16 болоод тэгэл 14 болоод ингээд савлаад эхэлнэ шүү. Тэгэх юм бол нэг усан онгоц чинь савлаад эхэлнэ шүү дээ. Тэгээд хэрвээ тэр усан онгоц дээр нааша цаашаа гүйжсэн хүмүүсийнх нь одоо тэр юутэй нэгээд синхронайз болоод ингээд те нэг хэлбэлцэн таарад эхлэх юм бол бүр ингээд тэр усан онгоц хөмрүүлээ хийчихнэ. За тэгэхээр техникт нэг D гэдэг удирдлага чинь байгаа. Хитрхээ ойртоод эхлэх юм бол ерөөсөө ингээд тэр алдаа гэж үздэг. Одоо нэгснээ дүжирцэн байгаа шүү дээ. D гэдэг удирдлага хэрэгжүүлсээр. За ийм алдаа гарч ирсэн. За энэ бол бусад системүүд дээр окей болоод идэг хэрнээ. Яг энэ Титаник мэтийн усан онгоцнууд дээр яагаад болдгоо гэхээр 1 градусын алдаа гэдэг бол ерөөсөө энэ усан онгоц хичнээн одоо нөгөө нэг Атлантын далайг гаталж байгаа усан онгоцнуудын хувьд бол хэдэн 100 км-ийн ийм алдаануудыг гаргаж өгдөг. Одоо нэгэсэндээ нөгөө 1 градус юм уу 2 градусаар л одоо нэг залуур нь буруу ингээ харцсан байх юм бол тэр чи одоо нэг жоохон явбал нэг 100 очих хэвээр портноосоо 100 км-ийн өөр газар очиж штеп чинь амар хөрөнгө мөнгөний зарж амар цаг хугацаа жоогол далих юм. Тийм. Тэгэхээр энэ дээр чи юусэн юм маш нарийн байх шаардлага үүсэж байгаа гэсэн. За тэгэхээр энийг шийдэх шаардлагатай болсон. Энийг яаж шийдэх вэ? Энэ одоо P удирдлага бол гоё. Гэхдээ савлаад байдаг. Энийг алгуулах нь D удирдлагыг оруулж ирсэн. Одоо ингээд удаашруулцдаг. За тэгэхээр удаашруулчихтаа ингээд дүжрээд яг очих хэвээр юмныхаа нэлээд ойролцоо очиж ингээд гатчихдаг. 1-2 градусын алдаа гаргаад идэг. Энэ бол усан онгоцон дээр байж боломжгүй зүйлгээд энийг шийдэх шаардлагатай болж байгаа. За ингээд 1922 онд энэ Николас Минорский гэдэг Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн USS New Mexico гэдэг хөлөг онгоцыг ер нь бол энэ хөлөг онгоцны автоматын залуурчийг зохион бүтээж байхдаа одоо нэг governor-ыг зохион бүтээж байхдаа мань хашир бол энэ нэг ийм энэ саяны алдааг энэ жижигхэн алдааг засдаг лаг арга одоо олж нээсэн байдаг. Яг заасан градус руу хандах арга гэсэн үг үү? Тий, яг үнэн тий. Саяны алдааг засна гэсэн. За энэ болохоор ерөөсөө ингэж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан бүх жижиг алдаануудыг цуглуулж хагаад хооронд нь нэмээд за тэгээд арилахгүй удаад байгаа тэр алдаанууд хариу үзүүлдэг ийм механизм. За энийг бол ерөөсөө математик хэлээр бол интеграл гэдэг. За тэгэхээр ингэсэн байна. Юу перспектив гинэ одоо PID гэдэг контрол одоо энэ дээрс гарч ирж байна л да. Одоо пропорционал болон дифференциал удирдлага дээр нэмээд одоо саяны интегралч ороод ирж байна. За ингээ хамгийн анхны PID гэдэг одоо цогц ийм удирдлагын систем анх мэдлж байгаа. За энэ бол өдийг хүртэл ашиглаж байгаа ахтар систем байгаа. Ер нь бол удирдлагын систем. За энэ ерөөсөө энгийнээр ойлгох юм бол пропорционал гэдэг нь болохоор зөвхөн шууд алдаа гэсэн. Дериватив гэдэг бол одоо нөгөө нэг өнгөрсөн алдааг анализ хийж хагаад өнгөрсөн гарсан алдаануудыг анализ хийж хагаад яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг харж хагаад ирээдүг таамаглана. За тэгээ ирээдүг таамаглаж ажилладаг ийм удирдлага гэсэн. За интеграл гэдэг бол ерөөсөө бүх өнгөрсөн цаг хугацаанд гарсан алдаануудыг нийлүүлж хагаад тэгээд тэр алдааг засдаг. Одоо нөгөө нэг 15 градус дээр ч очих гэсэн чи 14 байгаа гэсэн. Тэгээ
тэгээ гацчаадсэн шүү дээ. Одоо алдаа байхгүй болчлоо гэж одоо нөгөө дүлгийн дөмбөр гэсэн нэг нөгөө PD контрол чинь. Тэгсэн чинь нөгөө I чинь болохоор 1 градусын алдаа, 1 градусын алдаа, 1 градусын алдаа гэж явж хагаад одоо нэг тодорхой хугацааны дараа чинь нэмэгцээр байгаад 10 градусын алдаа болчих واخгүй юу. За тэгвэл дүүн 10 градусын ийм одоо интеграл алдаа бий болж штэ. Тэгэхээр одоо энийгээ нэг жоохон янзлыгээд янзлахад арга хэмжээ авдаг. Иймэрхүү зүйл хийсэн гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг градус дээр нэг жоохон 1 градусын алдаан дээр ингээд жоохон удчих юм бол өөрөө ингээд янзлцдаг. Тэгээ яг нөгөө нэг газар очдаг. Ийм гайхалтай аргыг нээсэн. За энэ бол ерөөсөө PID буюу одоо пропорционал дифференциал интеграл удирдлагуудыг нийлүүлсэн бүрэн цогц. Ерөөсөө энээс хойш бол одоо бараг л худалчинд бол энэ одоо удирдлагын механизм ерөөсөө өөрчлөгдөв. Энэ чигээр одоо автомат болчлоо тий. Тий. Энэ бол одоо ерөөсөө л одоо энэ хамгийн наацхан жишээ бол ер нь бол бидний гар утсан. Энэ PID контрол гэдэг байна тий. Гар утсны батарей ер нь бол ашиглалт болон цэнгэлтийн үед өөрийгөө шатаачгүй дэлбэлжгүй гар утсны батарей чинь амар дэлбэрдэг гэдэг байхгүй. Тэгэхээр дэлбэлж болохгүй. Температурын тодорхой утга дээр барьж явах хэрэгтэй. За тэгэхээр яг ингээд температурын тодорхой утгаас дээш гараад эхлэх юм бол тэр өөрийнхөө температурын тодорхой утга дээр барьж яхахын тулд нөгөө гүйдлээ багасгадаг ч юм уу, аппликейшнуудын ачааллыг бууруулдаг ч юм уу, нөгөө цэнгэлгээ залгацсан байсан одоо нөгөө цэнгэлэгчээсээ одоо өөрийнхөө тэр нөгөө гүйдлийг багасгадаг иймэрхүү одоо зүйлүүдийг удирдлага хийдэг. За тэгэхээр өөрийгөө гинт чатаахгүй байхын тулд бас нөө хэлбэлцээд хитрхи алан хитрхи үүдэн болоод байхгүй тулд одоо энэ PID контрол бидний гар утасны батарейн дээр хүртэл ажиллаж байдаг. Таны утас хэд талсан байна гэж заримдаа нь үйлдэл хийлгэхгүй. Яг үнэн тий. Тэр чинь нэг тийм болоод ингэсэн. Ард нь нэг PID контрол ажиллаад байна шүү. За энэ нөхөр энэ маягаараа явах юм бол манай батарей дэлбэрээд тэгээ эзэнтэйгээ би хоёулаа бодоо болох юм гээд. За ингээ өөрийгөө хамгаалдаг. За тэгэхээр ер нь бол тог бол байнга хэлбэлцчихэд. Одоо тэр цэцмэ Монголд бол тэгдэж штэ тэгээ ханд залгаж байгууд ингээл гинт тент нэг айл хөрөгчөө залгадаг. Гинт тент нэг айл тоос орогчоо залгадаг. Тэгэл бидний гэрэл ингээл аниулзаал хэлдэг штэ тэгээ. Энэ удган дээр чинь нөгөө нэг гар утсны батарейнд очиж байгаа хэлбэлцэл ингээд өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр тэрийг одоо ингээд шатаачихгүй байхын тулд энэ PID-ийг хэрэгжүүлдэг байх нэ. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдралд энэ бидний бид бүхний карман дотор хүртэл PID контрол явж л байна. За машин байна. За машиныг одоо явуулахгүй ч гэсэн ер нь бол ассан байх үедээ ингээд нөгөө нэг хаацлаад ингээд вэж идэв штэ. Нэг юм тодорхой эргэлтэн дээр тэр мотор эргэлтийг хадгалаа байж ах хэрэгтэй байдаг. За одоо нэг нормалдах энэ төр галээд штэ. Тэр ч үгүй сайхан нормалтай байж чинь. Машин чинь нэг өөрийнхөө хөдөлгөөрөө унтраачих гомдолт нэг тодорхой эргэлтийг ингээд хийж авах хэрэгтэй. За тэгээ үйдсэн чи гидэр гинт одоо нэг машина халаах гэж юм сэнсээ ажиллуулчлаа гэж. Эсвэл халуун зунаар одоо машина өргөх гэж нэг сэнс ажиллуулангууд тэр хөдөлгүүрийн ачаал ч гэд нэмэгдэнэ. За тэгсэн чинь ачаал нэмэгдэх юм бол хурд нь удаашраад өөрөө зогсчих واخгүй. Тэр чинь дөнгөж ажиллаж байгаа хөдөлгүүрийг ч аваачаад өшөө удаашруулчих юм бол ингэ гацаад зогсоод өгнө. За тэгэхээр тэгээ зогсчихгүй тул за окей миний юу хөдөлгүүрийн нэг жоохон юу эргэлт удаашраад эхэллээ. Тийм болохоор одоо жоохон хурцхий гэдэг. Одоо нэгэсэндээ бидний машиныг халж дуустал. Гинт машин маань халд дуусаад одоо бид тэр унтраачлаа гэж бодоход буцаад одоо сэнсээ удаашруулах юм. Иймэрхүү зүйлүүд яг нөгөө нэг өгсөн тодорхой хурд дээр байлгахын тулд энэ PID контрол цаана бас ингэж байждаг. PID удирдлага ингэж хийгдэж байгаа. За одоо машин жишээлбэл нэг одоо юун дээр төгжигдлээ гэж хэлдэг. Эко мод тэргэлээд штэ. 100 км цагийн хурдтай ингээд тогтмол тавхиад эхлэх юм бол бензин айгүй хэмнэлттэй. Одоо ингээд те эко горимлоороо явж яах тэргээ. Тэгээд 100 км цаг дээр ингээд төгждөг. За тэгэнгүүт чинь тэр чинь зам гэдэг бол тийм амар төгс зүйл шүү дээ. Гинт нэг чи дээшээ олно, гинт доошоо олно. Дээшээ болохоор удаашрна. Тий. Тэгээд тэр чи одоо яг тодорхой тэр 100 км цаг хурдаа барихын тулд тэр чи дээшилж байгаа үедээ ингээд хүчээ нэмж 100 км цагаа барина. Доолж байгаа үедээ тэр чи өнгөрөөд байгаа юм чинь хүчээ хасч одоо тоормосолж 100 км цагаа барина гэдэг ч юм уу тий. Гих мэтлээ одоо зүйлүүдийг бол машин дээр хүртэл одоо бидний унж явж байгаа машинууд хүртэл ингэж PID контролыг ашиглаж хийдэг байх нэ. Маш гоё юм докторт маш гоё ч байх. Ийм доктортой байдлыг хангаж өгдөг. Тийм зүйл юм байна юу нэ. Тий яг үнэн тий. Тэгээ одоо бид нэг тодорхой араан дээр тавьчаал яг тодорхой урдаар явъя гэдгсэн чинь жаа тийшээ болсон чинь хамаг удаа явах юм бол тэр чинь амар сонин штэ тий. Тэгэхээр бид нар одоо өөрөөсөө хаазаараа нэг бол тохируулах. Одоо бид нар өөрөөсөө нэг бол governor болно. Үгүй бол тэр чинь цаанаас нь бас ингэ тохируулагдсан governorуд байдаг. За энэ орчин үеийн автомат машинууд бол бүр илүү сайжирж байгаа. Одоо жишээлбэл одоо тий автомат хороптой машинууд гэж хэлж болно тий. Эсвэл одоо ийм одоо нэг круз контрол гэж нэрлэдэг байгаа юм л да. Хурдаа барьдаг, уртлын машина дагдаг, альсгал одоо юу гэдэг ийм янз бүрийн автомат хороптой машинууд энэ төр гэдэг ч юм уу. Эдгээр бүгдээрээ цаана PID контрол энэ төр цаана хэрэглэгдэж байгаа.
Энэхэр гайхалтай. За айлын бойлерууд одоо жишээлбэл термостатууд энэ төр гэдэг юм байдаг. За одоо юу н хөдөөний айлууд ч юм уу эсвэл нөгөө нэг юуны лагерийнхаа байшингууд ч хүмүүс ч нөгөө нэг юм халаагч аваачаа тавьчихсан. За тэгээ тэрэн дээр нэг термостат аваад залгачдаг. Өөрөөнийхөө температурыг хэмжиж байгаа л тодорхой хэмжээс бага болох юм бол асаал, тодорхой хэмжээс их болох юм бол унтраал ингэ байждаг. За энэ термостатууд чинь яг энийг хийдэг. За бойлер гэдэг чи одоо тий одоо орчин үед бол Улаанбаатарт олон хэрэгтэй болоод энэ усан тасалдаг, таг могийн тасалдаг газар бол ингээд тий байн халуун устаа гойж байгаа бол айлуудын бойлер тавьдаг болсон. Өдөө мөдөө бол ингээд бүгдээрээ бойлертай ингээд байждаг. Тий та хөдөө халуус байдаг шүү дээ. Аймагуудаараас нэрээ одоо хүртэл тий. Тэгээ бойлер гэж амар чухал юм. Тэгвэл тэр бойлер гэдэг чинь нэг юм ус дүүргэж тавьж байгаа тэр усаал халаана гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр зорилтод одоо тэр температур дээр очтол тэрийг халаах хэрэгтэй. Ингэхдээ бас PID контролыг хэрэгжүүлж идэг. Хэрвээ PID контрол байхгүй байдаг гэсэн бол энэ чинь тий одоо нэг шатаач магадгүй тий. Жохон ус байсан тэрний амжилт магадгүй. Яадаг чинь тий аюултай байхгүй юу чи. Хамгийн энгийнээр бол одоо нөгөө нэг яг очих хэвээр утга дээр очингуудаа нөгөө нэг давуулж буудаад тэгээ дахиад давуулж буудаад ингээд тэрүүхүү авдаа дуг гэсээр байгаад өөрийгөө шатаачиж магадгүй. За альсвал одоо нөгөө нэг гэр орны чинь термостатууд ингээд нэг үл дээш аваад нэг үл доош аваад нөгөө нэг гадаа өдөр шин одоо болж байгаа нэгээд хэмнэлтэнд таарчих юм бол бүр айгүй хит халаагаад хит ингээд даашруулад ингээд нэг хөргөөд айгуулвал шатаагаад үгүй бол ингээд түлээд альсгүй л одоо юу гэдэг хөлдөөчч магадгүй тэр гэрий чинь те. За тэгэхээр энтэн зориулаад бид нар бол PID контролыг бол энэ өдөр тутмын айлууд одоо өдөр тутмын айлууд гэнэ өдөр тутмын хэрэглээнд энэ айлуудын бойлер термостатууд ашигладаг байна. За хэрвээ PID биш ер нь бол за түрүүн дурдсан юм байна. За ахын өдөр тутмын хэрэглээнд гэх юм бол өөр зөндөө хэрэглээ одоо зүйлүүд байна л да. Талах шаргач байж болж байна. Лифт байна, компьютерийн сенс байна. Тэ маш олон газарт бол PID удирдлага хэрэгжилж байдаг. Ер нь орчин үед бол бүр орчин үеийн ухаалаг энэ төр гэдэг юмнууд байна шүү дээ. Одоо жишээлбэл дулаанаа барьдаг ус уцлагч, ухаалаг будаа агшаагч энэ төр гэл те. Инвертэртэй хөргөж мөргөж, хөлдөөгч мөлөөгч гэдэг бүх юмнууд одоо сүйдээд бүгдээрээ PID удирдлагатай болцсон баг. Би ер нь ийм ухаалаг зүйлийн баруун гар юм байна л гэж Оо яг үнэ. Ухаан багхгүй юу? Тий. Роботод аваачаад ухаан залгachиж байгаа. Тэгэхээр чи нэг за ус уцлагч хийж байгаа юм бол тэр чинь зүгээр л 100 Цельс хүрэл тасгал унтарчихад болно л да. Тэрний дэг айхтар ухаан саадах юм байхгүй. Гэтээ чи тэгвэл яг 100 Цельсээ бариараа гэдэг ч юм. Одоо жишээл кофе чанагч бол яг л ийм 90 хэдэн Цельсээр барих хэрэгтэй гэдэг ийм даалгавартай байдаг байхгүй. Тэрнээс их үйж болохгүй бага үйж болохгүй. Бага хон бол кофеин муугар нь их бахан бол кофеин төлөгдөн гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг тэрэн дээрээ байлгаж байгаа юм бол PID контрол кофе шүүгч кофе чанагч дотор заавал үйждэг. За тэгвэл нөгөө нэг будаа агшаагч нэг юм тодорхой температуртаар байлгаж яадаг нэг юм бас горин байгаад байдаг шүү дээ. Будааг бүлэхнэр нь дулаахнаар нь байлгаж яадаг. За тэр мэрчинцэн дээрээ бас юм PID контроллертэй байж ижил ер нь бол тэр температурыг чинь барьж байгаа. Үгүйс бол тэр чинь халаал хөрөөл ингээл өөрөө так гэсээр гоод ингээд унтарчих واخгүй. Эсвэл солиордог нь эхлээд тэгээд ахиул өөрөө шатаагаа ичнэ. За нэг иймэрхүү юм бол ер нь бол өгсөн утгыг жишээ нь одоо температур, хурд, даралт, байршил гэх мэт энэ утгуудыг ямар нэгэн гадны энэ орчны тогтворгүй нөхцөл байдалд барьж явах зорилттой бүх зүйлүүд нь PID удирдлага заавал байдаг гэдээ ойлгочих болно. Тэгэхээр одоо өөрөөсөө янз бүршээ одоо тий тухайн орчин нөхцөл нь маш их өөрчлөгдөж байгаа хэрнээ өөрийгөө тогтвортой барьж байгаа нь нэгт гадны орчинг мэдэрдэг, хоёрт өөрийгөө мэдэрдэг. Тэгээ энэ хоёрын ялгааг болоод тэгээд яг ингээд зөв тааруулдаг ийм л удирдлага гэдээ ойлгочих болж. Бүгдэнд нь ухааруулна. За PID контроллертай л охин бол та ухаантайг нэрлэж болно доо. Түрүү хэлээдсэн шүү дээ. Хөдөлгүүрт аваачаад ухаан нэмцэн гээд. За өдөр тутмын хэрэглээнээс халиа цаашаа ярих юм бол одоо бүр чухал болж ирнэ л дээ. Одоо жишээ нь энэ дроны сенсмэнс ч юм уу те. Энэ ажил төрлийн автомат гарнууд байна. За энэ сансрын цойлуурууд. За тэр нөгөө нэг айхтар роботууд ч юм байна. Хүн хэлбэртэй роботууд ч те. Бүгдээр одоо энэ ер нь бүхэл одоо нарийн ширийн бүх технологиуд бол бүгдээрээ PID удирдлагыг одоо хэрэгжүүлж яадаг ийм одоо тэдэрт бол PID удирдлага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж яадаг ийм зүйлийг ойлгож байна. Орчин үед бол хиймэл оюун хөгжөөд ер нь удирдлагыг илүү өндөр түвшинд хийдэг болцсон байгаа. Гэхдээ яг доод түвшиндээ яг араа мотор одоо тэр нэг хавхлаг гэдэг юм л одоо очоод эхлэнгүүт яг хамгийн доод түвшиндээ бол PID удирдлага орж ирдэг. Одоо жишээл SpaceX-ийн босоо газартай бууж байлаа гэж тэл та тий. За тэгэх юм бол хичнээн дотор мундаг хиймэл аюун лаглагийг ашиглаж байгаа ч гэсэн яг одоо нөгөө нэг ингээл тэр чинь бууж байхдаа ингээл нөгөө нэг юунуудаа тохируулна тий. Далавчнуудаа өнцгийн тохируулна. Альсвал одоо ингэж босоо газарж явах үед ингээ өөрийнхөө
одоо тэр нөө юуг чиглүүлнэ шүү дээ. Хөдөлгөөрүүдийг чиглүүлнэ шүү дээ. Тийм маш зүг чигдэн гэж буухын тулд нөө хиймэл оюухан чинь за тэдэн градус дээр бариараа гэхэд PID үлдсэн бүх ажлыг хийн гэсэн. Яг найдвартай барих ажлыг хийн. Тэгэхээр одоо энэ босоо газардаг буучин дээр хүртэл ингээд ашиглагдаж байна гэхээр ер нь бол бүх роботуудын одоо үндэс болж чинь гэж ойлгож байна. Тийм байна. Тий. Роботын ер нь яг гол нөгөө юу ч хэмээр энэ дээ тий. Ер нь бол тийм ухаан нөхгүй. Тийм бай. Энэ зүрх гэсэн чинь нэгсэн ухаан руу явчихсан юм шиг санагдав. Тийм яг үнэ. Амин гэдгээд ойлгож чинь. За галч хөдөлгүүрчийн ажлыг governor булаасан шиг ер нь бол ирээдүйд хүм хэлбэртэй роботууд бол бидний ажлыг булаагаад биднийг ажилгүй болгох байх гэсэн айц бол хүмүүст болгонд одоо байж байгаа байх. За энэ айцыг RUR гэдэг нөгөө нэг Чехийн зохиол дээр жишээ маш тодорхой харуулдаг. Нөгөө нэг роботууд нь эцсийн эсрэг босч масаад боо юм болт энэ тэр болдог гэсэн одоо би ч үзээгүй л дээ тэр уншаагүй те. Тэгээ ер нь бол дандаа л тэгдэг те. Тэгээ сүнсгүй хүсэлгүй энэ төр гэжсэн тэр нэг роботууд нь гинт одоо өөрсдөө оршиг мэдрээд эцэстээ сүнстэй байж таардаг шиг одоо таардаг юм байл л байна л да. За орчин үед бол бидний одоо сүнсгүй сэтгэлгүйгээд ад үзэддэг энэ хиймэл оюунууд энэ одоо роботууд ч хизээ нэгэн цагт нь RUR дээр гардаг шиг энэ зохиол дээр гардаг шиг одоо бидний эсрэг тэмцэх болов яах вэ гэдэг нэг юм асуултуудыг энэ номноос гаргаж ирж болж байна. За удирдлагын онолыг ийм одоо өндөр түвшинд ашиглаж байгаа. Одоо энэ өндөрлөгөөс ингээ харахад бол тэр дээрүүд одоо тэр ашиглаж исэн салхин сэнс усны одоо хүрд одоо тэр нөгөө нэг уурын хөдөлгүүрт ер нь бол тавьсан энэ хоёрхан металл өндрүүлэгч хүртэл одоо энэ зүгээр оюун ухаан гэж тооцогдож шít. Одоо өнөөдрийн энэ өндөрлөөс хүртэл бид тэр хоёр бөмбөлгийг оюун ухаан гэж харж шít те. За тэгэхээр одоо тэр догшроод байгаа сүнсүүдэр шүглээд нэ бугжтгөр болсон мэт одоо тэр хүмүүс санагдаадсан тэр мэдрэгжсэн тэр одоо зүйл нь бол тэр оюун ухаан гэдэг байгаа тэр ер нь бол ухаан орсон гэж үзэхээс аргагүй байдалд одоо бидний хөргөж байгаа. Тэр үеэс л анханасаа шууд мэдэрсэн биш. Тэр нэг хоёрхан төмөр шаргийг хараад хүмүүс үе энэ оюун ухаантай болчлаа гэдэг юм мэдэрсэн. За тэгэхээр ерөөсөө айгаад байсан. Тий. За тэгэхээр анхны робот ам ороод бол 250 жил болж байгаа юм байна. За арай 250 жил болчоогүй. Тэгэхээр 200 жил гэдэг чинь бас буруу байна. За тэгэхээр энэ бол ингээ 200 жил болж байна. Өдий хүртэл одоо улмал илүү амьд юм шиг болоод байгаа. Тэгээ дээр нь одоо бидний амьдрал улмал илүү одоо тий хамаатай болоод бидний амьдрал руу улам хүч төрж орж ирээд одоо бидний гормон доторч явж байгаа шиг гэр орон доторч явж байгаа шиг хаа сайг бол одоо явж байна. Ухаантай гэсэн юм болгон дээр л ингээ явж байна. За ирээдүйд одоо бүрч илүү одоо орж ирэх төлөвтэй байна. За энэ RUR гэдэг зохиол дээр гардаг шиг тийм янз бүрийн болох уу болохгүй юу тий роботууд одоо амьд гэдгээ мэдрээд гинт одоо бидний эсрэг одоо дайтч майтаад ийм болох уугүй юу эсвэл одоо хин нэг нь аль аль нь буулт хийгээд ч юм уу одоо бид нар хамтарч ажиллах уу гэдэг ийм одоо зүйлийг л одоо бид нар харах үлдлээ. Тэгээ магадгүй энэ бүхэн одоо энэ PID удирдлага хэрхэн хөглөхөөс л одоо бид нар шалтгааллах байх гэж одоо би бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Бид нэр бас их тав тухтай тий 250 жил туршигдсан энэ ухааны өнөөдрөөс ингээд ийм мөчөд амьдарч байгаа нь азтай гэж бодож байна. Эднэр бас үүсээгүй байсан бол өнөөдөр ямар тий одоо их механик ажилтай бид нэр энд одоо нүүр шороонд дарагдсан сууж байгаа байсан болоо гэж бодогдоод. За маш сонирхолтой одоо бидний энэ хэрэгэлдэг тав тухайг бүрдүүлдэг зүйлийн ард яг ямар тарих ингэж анх шаригнаас эхлээд тий ингээд нүдэнд үл үзэгдэх юм зүйл болсон талаар бүгдээрээ мэдэж авлаа. Хасаатай их баярлалаа. Зөвлөгийн хамтран ажиллагчаар Эгүүн оюун болор софт компани болон Univision-ийн бүхэл үйлчлэгийг Unitel аппликейшнаас Univision ивент гэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 хүсээс телефоноор та бүхэндээ хүрлээ. За студид компьютерийн шинжилгээ ухаан часч болов хөтлөгч Урна хоёр ажиллаа. Дараагийнхаа гайхалтай шинжилгээ ухааны гайхамшигар иргэн болцъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.